ярьчлаа. Хэн нэгэн бол байсан байна. Та бол зүгээр одоо монголчууд бол ганц олдох амьдрал юу яаж ч амьдэрсэн яадаг ингээд одоо их ярьцгаадаг. Гэтэл бол үнэхээр бол хүн олон төрөл дамжиж явдаг тухай бүхий л шашин бяцлаглалын том гэгээнтнүүд бол яалтч хэлж байгаа юм хариуцлагатай цаг үе. За энэ насны тухай ярив. Энэ наснда одоо хамгийн баян болохын тулд хамгийн эрх мэдэлтэй болохын тулд одоо бусдынхаа толгойд ойр гიშгэж бусдын зовлон жаргалыг булааж авч ингээл ерөөсөө улаарч байна л да энэ дэлхийн хүн ам. Эцсийн зорилго бол баян болох эрх мэдэлтэй болох. За ингээд амьдрчлаа. Тэгэхээр та бол одоо амьдрах урлагийн багш хүний үед энэ амьдрал одоо зөв юм уу? First thing before that I would like to, since you mentioned about the past, ер нь бол бид сэтгэлээ анзаарах юм бол сэтгэл нэг бол ирээдүй, нэг бол өнгөрсөн орнд савлаад байдаг. Өчигдөр юу болсноо бид бодож идэг. What happened last week? Өнгөрсөн 7 хоногт 5 жилийн өмнө юу болж илаа? Эсвэл маргааш яах юм болоо гэж зовно. Дараагийн 7 хоногт яах юм болоо гэж төгсөж бол бидний сэтгэл өнгөрсөн ирээдүйн хооронд ингэ савлаад байхаар стресс гэдэг зүйл үүсээд байдаг. Тэгэхээр орчин үеийн шинжлэх ухаан юу гэж тогтоосон бэ гэхээр та зүгээр өрөөндөө юу ч хийхгүй хөдөлгөөнгөө суугаад стресстэх үндслэл байна гэж. Та энэ сэтгэлийн өнгөрсөн ирээдүйн савлгаанаас болж стресстингүүд бие организмд хортоц үүсэж байгаа. Үүнийг стресс гэдэг. Хамгийн гол нь бид хэрхэн одоо цагт амьдрах сурах бай. Хөрөнгө мөнгө, эрх мэдлийг амьдралын баяр хөөр гол зүйл гэж бодоод байгаа хүмүүс яг одоо цагтаа амьдрах чаддаггүй. They think that тэр зүйлдээ хүрсний дараа л би ажиргалтай болно гэж хойшлуулдаг. Тэгэхээр амьдралаа яг бүрэн утгаар нь чанартай амьдрах чаддаггүй. Энэ чиглэлийн соёл гэрлийн боловсрал туйлын чухал юм. is very very important. Амьсгалын дасгал, бясалгал сураад гэгэрхүй мэдлэг эзэмшээд ирэхээр амьдралд нь асар их өөрчлөлт гардаг. Үүний дараагаар тэр бүхэн маань хамгийн чухал зүйл биш юм байна. Өшөө чухал эрхэм нандин зүйл байна гэдгийг ухаардаг. Тэгэхээр бид бол бас нийгмийн эмзэг бүлэгтээ амьдрах итгэл, өөртөө итгэх итгэл өгмөр байгаа. Бид ядуу буурай байгаа иргэдээ тэр чигээр нь байлгадаж болохгүй. Энэ бяцлаглаар хичээлээд эхлэхээр хүн дотоод хүчтэй болоод амьдралдаа эзэн болоод эхэлдэг. Энэ чинээлэг хүмүүс маань оюун санааны соёл гэрлийн мэдлэгийг эзэмшихээр бусадтайгаа энэ ажиргалаа хэрхэн хуваалцах ёстой юм бэ гэдгийг ойлгодог. Тэгэхээр бусдайгаа их юм сэтгэлтэй болдог учраас хүн бүрт энэ дасгал бяцлал соёл гэрэл чухал юм аа. Сайн мэдээж